Цасны тэмцээний үеэр Анааш багийнхан пингвинээс 13-аар 100 оноо авчээ. Харин пингвинүүд 87 оноо авч. Тэгвэл Анаашнууд багийнхан хэдэн оноо авсан бэ? За бадлагын өгөгдөл дээр тулгуурлаад Анаашнууд пингвинүүдээс олон оноо авсан уу, 100 оноо авсан уу гэдгийг тодорхойлъё. Тэгэхээр бодлого дээр бичснээр 13-аар 100 гэдэг нь Анаашнуудын оноо пингвинүүдийнхээс 100 оноотой гэсэн үг. Ямар хариу гарсан ч Анаашнуудын оноо нь пингвинүүдийн авсан 87 онооноос 100 гарах ёстой юм байна. Хідээр 100 бэ гэвэл 13-аар 100 байх нь. Пингвиний оноо хэд байсан ч хамаагүй 87 байгаа бол тэрнээс 13-аар 100 байх нь. Тэгэхээр 87-оос 13-ыг хасна гэсэн үг. 87-оос 13-ыг хасна гэсэн үг. Энэ нь юу гэсэн утгатай болохыг олъё. Пингвинүүд 87 оноо аваад харин Анаашнууд тэднээс 13-аар 100 оноо авсан. Тэгэхээр 87-оос 13-ыг хасаад Анаашнуудын авсан оноо гарна. Тэгвэл тэр нь хэдвэ гэвэл за эхлээд нэгжийн орноо харъя. 7 нэгжээс 3 нэгжийг хасахад 4 нэгж үлдэнэ. 4 нэгж үлдэнэ. За тэгээд 10-ийн орноо харъя. 8 10-аас 1 10-ыг хасахад 7 10 үлдэнэ. Тэгэхээр 87-оос 13-аар 100 гэдэг нь 74 оноо гэсэн үг юм байна. Анаашнууд пингвинээс 13-аар 100 оноо авсан. Энэ бол пингвинүүдийн авсан оноо, харин энэ Анаашнууд тэднээс 13-аар 100 оноо авлаа. Тэгэхээр энэ нь 74 оноо гэсэн үг. Энэ нь ч зүг байх. Учир нь 74 гэдэг чинь 87-оос 13-аар 100 байна.